Оны эхний 10 сарын байдлаар явган зорчигч өртсөн 559 зам тээврийн осол гарчээ. Үүний 27% нь буюу 126 тохиолдолд нь осол төрсэн иргэн гарцаар зам хөндлөн гарч байжээ. Тэдний 9 амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна. Хэдийгээр явган зорчигч гарцсан дээр давуу эрэхтэй байдаг ч хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдээс шалтгаалan амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тэгэхээр манай иргэд явган хүний гарц дээр нэгдүгээрт гарцаар гарахдаа улаан гэрлэр гардаг. За мөн одоо анхаарал болгоомжгүй байдаг. Гэтэл одоо явган хүний гарцаар явж явах үед зарим жолооч нар одоо харахгүй байх 1-2 дугаар игнэний тээврийн хэслүүд зогссон байхад зогсохгүй явсны улмаас хүм мөргөх гэсэн ийм одоо нөхцөл байдлууд бол гарч байгаа. Жолооч нарын хувьд бол ер нь хажуудлын тээврийн хэсэл хөдөлгөөнөө зогсоох, за явахгүй байх, хурд тасах гэсэн ийм нөхцөл байдал төр заавал дагаж зогсчих ёстой. Явган зорчигчийн цагаан зураас нь арилсан болон гэрэл дохиод зөрчснөөс болж гарцсан дээр осол гарч байна. Онцгой нь шинээр тавьсан замууд дээр энэ төрлийн осол их гарах болжээ. Тухайлбал зурагтын шинэ эцсийн буудлаас Баян шүүний уулзар хүртэлх шинээр тавигдсан зам дээр гарцаар гарч явсан явган зорчигчид осол төрсэн тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. За явган зорчигчийн зам дээр одоо ославаар гардаг одоо замуудын нэг бол яхаарахгүй энэ Яарамгийн зам юм. За бид нэр ирээд ажиглаж байхад бол ногоон улаан гэрэл ассан байхад машинууд одоо маш их өнгөрж байна. Өөрөөр хэлбэл явган зорчигчдод огтхонч зам тавьж өгөхгүй байна. За нөгөөтэйгүр одоо зөвшөөрөгдөх одоо километр цагаас дээш хурдтайгаар машинууд бас өнгөрч байна. За яг энэ шалтгаануудын улмаас бол энэ зам дээр одоо нэлээдгүй ославаар гардаг гэдгийг замын цагдаагийн газраас хэлж байгаа юм. За шинэ зам тавигдсан өнгөрсөн одоо жил хагасын хугацаанд л гэх юм бол яг энэ зам дээр 20 гаруй хүн амь насаа алдсан байдаг юм а. Зарим улсууд бол жоохон ном шулаад байдгийг юунаа лам авчрал янз янз л байдаг шүү дээ. Хэдий одоо сайхан нэг 2 дугаар бодно гэдэг нэг хүүхэд. Гарцаар гарч явж байгаа хүүхдэд дайрсан байсан шүү дээ. Энэ гэрэл дохиондор улаан гэрэл авсан байх зүгээр ингээл сүнгээл явж байгаа. Одоо энд юу байдаг юм уу? Камер байдаг юм уу? Байдгүй юм би тэрийг бол мэдэхгүй. Хаавал дүүрэгт гардаг нийт зам тээврийн ослын 80% нь Яарамгийн зам дээр гардаг байна. Бүтээн байгуулалт өрнөж хуучин замуудыг засаж шинжилэн өргөтгөж байгаа нь хэдий сайшаалтаж жолооч нар шинэ зам дээр хурд хэтрүүлж анхаарлаа сулруулснаас осол их гарч байгаамаа. За тиймээс явган зорчигчдыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх, гарцыг аюулгүй бүс гэж найдахгүй байхыг замын цагдаагийн газраас санууллаа.